За төлбөр төрлийн хэрэглэгч удмын модоо за энэ удмын мод бүртгэсэн хэсэг харагдаж байна тийм ээ. За ингээд өөрийнх нь байршлыг за удмын модон дээр би хаана яваа гэдгийг бол ингээд харж байгаа гэсэн. За би төлбөр төрснөөрөө өөрөө болон өөрийнхөө хүүхд болон өөрөөсөө одоо дээшээгээ хүмүүсийг оруулах боломжтой гэсэн үг. А энэ оруулах одоо юу гэдгийг нас орсон хүний одоо юу гэдгийг те элен цуулданц ингээд дээшээ мэдээлүүдийг ингээд бүгдийг ингээд оруулах боломжтой гэсэн үг байхгүй. А харин одоо би жишээлбэл энэ хоёр хүүхдийн хүүхдийг бол би бол оруулж болохгүй гэсэн үг. Яагаад тэгэхээр энэ тусдаа энэ хүүхд нь өөрөө дахиад ирэхээрээ өөрийнхөө мэдээлэл хүүхдүүдийн мэдээлэл ингэж хааш явна гэсэн. Ер нь 20,000 төгрөг гэдэг бол өрх дотроо мэдээлэл оруулах тийм эрхээ гэсэн үг. А хүүхдийн утасны дугаарыг оруулах юм бол би юу яах нь утасны дугаарыг оруулах юм бол юу байна гэсэн үг. Тэр хүүхд маань харах хэрэгтэйгээр 10,000 төгрөгөөр харах хэрэгтэйгээр хараад 20,000 төгрөгөөр өөрийнхөө доошогоо юм уу те дээшгээ одоо ингээд нэвтэрч орох боломжгүй хүнийхээ мэдээллийг оруулах боломжтой болно гэсэн үг. За тэгээд ургийн мод нэг иймэрхүү байдалд харагдаж байна. Энд нэг буруу мэдээлэл орсон байна тийм ээ. Энэ юм дээр за өөрөө бол гэрэлснийг нь бол за тайлбарууд нь бол ингэ байж байгаа. Эрэгтэй эмэгтэй нь гурвалжин бүрэг хийгээ тийм ээ. Хоорондоо гэрэлсэн бол ингэсэн гэд харагдаж байна. Хүүхдээ бас нэмэх байна. За энэ дээр бол мэдээж нөгөө байршлыг бол ингээд юу яаж болдог. Зөөгөөд ингээд хадгалж болдгоо гэсэн үг. За бүх бүрэн харыг нэг иймэрхүү байдалд харагдаж байгаа. За иймэрхүү тэгээд хэрвээ би өөр хүний ургийн модонд ингээд миний утасны дугаараар ингээд байж ах юм бол тэр хүний ургийн модонд би ингээд харагдах нэ гэсэн. Одоо жишээлбэл энэ гантлаг гэдэг хүний ургийн модон дотор би одоо миний утасны дугаар бүртгэлтэй бол би ингээ харах гэсэн үг байхгүй. За иймэрхүү байдалтай. За тэгээд дээрэс нь энэ хүний одоо юу гэдгийг ургийн модныхаа одоо бүх бүртгэлтэй хүмүүсийн одоо чагсаалт байдлаар иймэрхүү харагдаж. Тэр хүмүүсийн мэрэгжил боловсрал, удам тамцсан өвчин, гавьяа шагналтай гэдэг мэдээллүүдийг одоо ингээд тоон байдлаар болон ингээд чагсаалт байдлаар ингээд харах боломжтой юм нэмэлтийн эмчтэй байгаамаа. За ийм байна. За энэ бол удмын бичиг гэдэг аппликейшн бас iOS болон Android дээр яг адилхан байгаа. Нэг ирэхээр айл руугаа ордог гэсэн үг. Вебсайт болон аппликейшн руугаа. За иймэрхүү аппликейшн бэлэн болжээ.